Сүнслэг төлөвшөх гэдэг нь зөвхөн Бурхны сургаалыг мэддэг байхыг хэлээд зогсохгүй. Түүнийг өдөр тутамдаа хэрэгжүүлдэг. Мөн сүнслэг амьдралдаа биеэ хэрхэн зөв авч явах ёстойг ойлгосон байхыг хичнээн. Үүнд хайрын нөхцөл байдлыг зөв дүгнэж, хүмүүстэй зөв харьцах, инэрэнгийн бөгөөмөр сэтгэлтэй ухаалаг шийдвэр гаргадаг. Мөн ярахтаа болон сургалтаа мэрэгэн ухаантай байх зэрэг болдог юм. Мөн хизээ ярих, хизээ дуугүй байх, хэрхэн заах, бусдыг хэрхэн зоригдуулж, сануулсан сургамжлах, альваг хэрхэн ойлгомжтой тайлбарлах чадварч үүнд хамаарна. Энэ бүх төлөвшсөн сүнслэг амьдралаа мэрэгэн ухаантайгаар авч явахад бидэнд тусалдаг. Энэ нь яг л нэг мэрэгжил эзэмшгээр суралцж буй хүнтэй адил юм. Эхэндээ тэр суурь мэдлийг олж авдаг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн мэрэгжлийг сайн эзэмшсэн чадварлаг хүн болдог. Сүнслэг амьдрагч мөн эдэл. Бид ч гэсэн ийм л замаар явж байгаа юм. Бид сургаалт суралцаж өдөр бүр шин зүйл нэмж сурсаар байдаг. Бусдын гэрчлэлийг сонсох бүрдээ бид суралцдаг. Хэн нэгэн Бурхны өөрийнх нь амьдралд үйлдсэн гайхамшигын тухай эсвэл Бурхны өгсөн бөгөөд биелүүлсэн амлалтын тухай ярил бид үүнээс нь суралцдаг. Мөн Бурхан бидэнтэй хэрхэн харьцаж байгаа нь, бидэнд хэрхэн зүүд болон үзэгдэл өгч байгаа нь энэ суралцах үйл явцын нэг хэсэг юм. Энэ Бурхан бидэнд хэрхэн амьдрах, сүнслэг амьдралаа хэрхэн авч явах, эзний замыг хэрхэн дагах ёстойг илүү ойлгоход тусалдаг. Тиймээс бид ямагт урах шахиж, өөрчлөгдөн, үйлдэлтэй зөвхт байх ёстой. Бид хэнийг шархлуулж, бондоолгүйгээр Бурхныг зөв зүйтэй үйлдэхийг хичээдэг байх хэрэгтэй. Бусдыг удирдах, зохион байгуулах, чиглүүлэх, сануулсан сургамжлах, эсвэл заах мэрэгэн ухаан бидэнд дутхаасгүй. Зүгээс хэн нэгэнд суудал зааж өгөх зэрэг энгийн зүйлс хүртэх мэрэгэн ухаан шаарддаг. Жишээлбэл таажархан зай тавьж өгч болох уу? Тэгвэл энд өөр нэг хүн сууж болох юм. Маш их баярлалаа гэж хэлэх нь хэдийгээр жижиг зүйл мэт боловч бид суралцж буй тэрхүү мэрэгэн ухаанаа энд ч бас хэрэгжүүлдэг. Энэ бүхэн нь сургаалд анхаарч, түүнийг амьдралдаа хэрэгжүүлж, Библийг уншиж, хүндгэлтэй сайхан зан чанарыг эзэмших гэж хичээснээр хөгждөг сүнслэг төлөвшийн нэг хэсэг юм. Бид үргэлж суралцсаар байдаг. Бид амьдралдаа сургаалын дагуу сайныг үлдэхийн тулд, үүнд суралцахын тулд ариун бичээсийг уншдаг. Бидний сүнслэг амьдрал өсөлтийн амьдрал байх ёстой. Эгчийн хэлснээр бид бусдад зааж суулгаж чадах хүмүүс болох хүртлээр ямагт сүнслэгээр өсөх ёстой. Сүнслэг амьдрал маань зогсонгийн байдалд орж болохгүй. Бид үргэлж урагшлах ёстой. Бусдад зааж сургах, эсвэл хэн нэгэнд сайн мэдээ түгээхийн тулд, мөн хэн нэгэн биднээс итгэлийн тухай эсвэл Библийн тухай асуувал бид үүнд нь хариулахад бэлэн байх хэрэгтэй. Хэрэв олон жилийн турш чуулганд явсан мөртлөө анхааралтай байгаагүй, эсвэл суралцахын төлөө хичээгээгүйгээс болж асуултанд нь хариулж чадахгүй бол энэ нь асуудал юм. Бид Библийг уншихдаа анхааралтай, бүх зүрх сэтгэлээрээ унших хэрэгтэй. Үгүй бол бид юу ч сурахгүй бөгөөд хэн нэгэн Бурхны тухай асуухад хариулж чадахгүй. Тиймээс сүнслэг төлөвшөл гэдэг нь энэ бүхнийг анхаарч явах чадвар юм. Энэ нь жижиг, том, ямар ч зүйл байсан янз бүрийн нөхцөл байдалтай, янз бүрийн хүмүүстэй харилцахдаа болон чуулган доторч хувийн амьдралдаа зөв хамсалтай байхыг хэлдэг. Энэ бүхэн бол сүнслэг төлөвшөл юм. Иймээс бид үүнд маш том ач холбогдол өгч өдөр бүр улам бүр төлөвшхийн төлөө хичээх нь маш чухал юм.